Халуун бүлээрэн хамтдаа цуглаад цэнхэр дэлгэцэн үзэн суугаа хамаг Монголын эзэн заяатай эрхэм та бүхнийхэн Өчигдөр мэндийг хүргэе үзэгчдээ шинэ номлоо хамтдаа бүлгийн маань сошиалын дугаар тавьсан болоод байна. Нэвтрүүлэгтээ өрн оролцоосон байгаа. Та бүхэнд орой минь хүргэе. Орой минь. За үзэгч та бүхэнд орой минь хүргье. сайн байцгаана уу? Эрхэм хүнд үзэгчдээ. Алтан дэлхийд инээд хөөр баяр баясгалыг бэлгэлдэг аз жаргалтай шинэ жилийн баяр айсан байна. Энэ төгөлдөр мөчөд Монгол улсаа хөгжүүлэн өрөөтэй ТV5 телевиз маань эрхэм та бүхэндээ зориулж шинэ он руу хамтдаа цуврал нэвтрүүлгүүдийг өргөн барьсаар байгаа билээ. Энэ удаагийн зочноор миний дурсан бүсгүй дуугаран Монгол түмнийхээ хүндэглэлийг хүлээж сурагч насны гэгэн уянгат бүтээлүүдийг түмэн олондоо түгэж ирсэн эрхэм сайхан уран бүтээлч Монгол улсын соёлын тэргүүний ажилтан дуучин Хүрлбаатар маань өргөдөн ирээд байна. Танд шинэ жилийн баярын мэнд хүргэе. Баярлалаа. Танд ч болон нийт телевизээр үзэн суугаа нийт монголчууд удахгүй болгож байгаа шинэ жилийн бас халуун мэндийг өргөн дэвшүүлье. Маш их баярлалаа. Хоёлаа ярилцлага улиран одож байгаа 2025 он уран бүтээлчийн хувьд Монгол эр хүний хувьд ямар бахархал, ямар дурсамжийг бидлсэн он болж өнгөрвөө гэдэг талаар ярилцаж эхлэе. За тэгээд ер нь бол шинэ жил гэхээр л одоо хүн бүгдийн сэтгэлд маш гоё гэгээтэй, гэрэлтэй тийм одоо сайхан зүйл одоо өөрөө ирэхгүй орж ирдэг тийм ээ. Миний хувьд ч гэсэн одоо шинэ жил төхөөд ирэхээр одоо үнэхээр бас сэтгэл гэгэлзэж уран бүтээлч хүний хувьд бас дээрээс нь одоо бас ингээд эцэг хүний хувьд ч бас одоо хүүхдүүдээ баярлуулах, гэр бүлээ баярлуулах, найз нөхдөд баярлуулах, дээрээс нь уран бүтээлчийн зүгээс одоо хамт олноороо, анги хамт олноороо шинэ жилээ хийж байгаа тэр хүмүүстэй одоо очиж бас өөрийн гэсэн одоо ая дуугаа өргөж тэр хүмүүстэй одоо шинэ жилийн барих бэлэг барих одоо маш их дуртай. Тэгээд одоо урдын ингээд л яг одоо энэ жилийн шинэ жилч одоо яг тиймэрхүү л одоо бас гоё одоо иш гэгэлзээл тийм ээ, эд одоо хөдөлгөөнд ороод эд одоо бас гоё одоо ажлууд араасаа хүрсээр явж байна тийм. Үнэхээр сайхан. Шинэ жилийн баяраар бол ингээд гацуур өвлийн үгөө аав уран бүтээлч гурийн завгүй байдаг юм шүү дээ юм биз дээ. Тэгэлгүй яах вэ? Яг миний хувьд бас яг тэгж үж байгаа. Тэгээд мэдээж гацуур мод бол одоо гайхамшигтай тийм. Одоо энэ бид бүгдийн ардчсан гацуур мод байна. Энийг хараадсэн өөрөө ирэхгүй бас гоё санагдаж байна. Багада одоо яг гацуур модыг хараад багахта ёолтныхоо гэрлийг хараад одоо гэрийнхаа гэрлийг унтраачаад тав харанхууд ингээд ширээгээ ингээд одоо тулаа суучаад маш гоё мөрөөдөөд тэр гэрлийн хараад айгүйх зүйл боддог байсан. Тийм сайхан одоо мөчүүд одоо миний одоо сэтгэлээс ерөөсөө мартагддаг юм аа. Тийм ч учраас мэдээж гайхамшигтай гацуур мод өвлийн үгэн аав бол үнэхээр бас одоо шинэ жилийн гол одоо бэлэг тэмдэг тийм ээ. Тэгээд одоо уран бүтээлчийн хувьд бол шинэ жилийн баярт маш их дуртай. Яагаад гэвэл одоо тэр хүмүүсийг гоё уран өгч, эрч хүч, энерги өгч тийм ээ. Тэдэндээ баяр баясгалыг өгч өөрийнхөө уран бүтээлээ одоо бас одоо бэлэг барьж одоо тийм сайхан одоо баярыг бас хамтдаа тэмдэглэх маш их дуртай. Үнэхээр сайхан. Гацуур мод бол мөнхөд залуух наран үр доршихын бэлэгдэл болж харин өвлийн үгээ хаав маань хүний сайхан сэтгэлийг бэлэгдэж хүүхэд багчуудад жаргал авчрахын том бэлэгшээл байдаг бол харин уран бүтээл их шиг дуу гэдэг өөрөө ард түмнийг баярлуулах, жаргах, сайхан бүхнийг одоо төвчээлэх ийм бэлэгшээлтэй. Үнэхээр шинэ жилийн өгтөж байгаа баяр болгон дандаа хүмүүст ирж яваа цагийн айс үзэн сайн сайхан баяр болгоныг авчирдаг шүү дээ. Тэгэхээр ийм сайхан мэрэгжлийг чухам хидийд сонгож би дуучин болох юм байна гэдэг хүсэл мөрөөдөлд автсан бай. За миний багасаа одоо мөрөөж явсан зүйл одоо ч гэсэн одоо жоохонцсон хэсгийг биелж яваалаа гэж боддог. Би багасаа л одоо цэцэрлэгт байхдаа тэгээд одоо 10 жилийн сургуульд орчоод одоо концерт тийм ээ, сургуулийн урлагийн үзлэг концерт одоо тэр болгонд маш их идэвхтэй оролцдог байсан. Багасаа л одоо дуу хөгжмөд дуртай хөгд байсан. Тэгээ миний анхны тайз бол бас одоо миний анхны цэцэрлэгийн тайз гэж боддог. Би бас эдийн нэвтрүүлэгт оролцож байхдаа ярьж ирсэн. За түүнээсээ бас улбаалаад ингээд мөрөөдөлтөд хөтлөлтөн явсаар байгаад одоо бас 10 жилийн сургууль ороод төгсөөд за дараа нь би өөр мэрэгчлэлтэй л дээ ер нь бол тэгээ анх бол балхчийн дуу хэн сайнд болох вэ? Одоо New Stars гэдэг тэр тэмцээнд анх орж одоо бас шилдэг 15 дуучны нэгээр шалгарч одоо ерөнхийдөө одоо урлагийн
тогоонд тийм ээ уран бүтээл одоо энэ Дуучныхаа гайхамшигтай карьерийг тий, эхлүүл. ерөнхийдөө эхлүүлж энэ уран бүтээл одоо гайхамшигтай одоо ертөнц рүү бас хүл тавин одоо алхаж яваад туйлын баяртай байдаг. Таны хувьд бол сурагч насны он жилүүдийг одоо хүртэл марталгүйгээр бас төмөн олон түгээсээр явж тэр сайхан дурсамжийг. Тэгэхээр энэ сурагч насны гайхалтай он жилүүдийн дууг дуулах энэ завшаан тэгээд дараа нь энэ дуунуудаа хүмүүст бэлэглэх энэ цомог болгоод хүргэх уран бүтээлийн тоглоход бие даасан байдлаар хүмүүс төрх ийм гоё үдэл санаа хизэнээс одоо хэрэгжиж хэдийд биелэлээ олвоо. Мэдээж одоо сурагч бол хүүхэд нас бол хүнийг амьдралын хамгийн гэрэл гэгээтэй тийм ээ тийм сайхан одоо үе мөч нас байдаг. Тэгээд миний хувьд бол яагаад энэ сурагчийн одоо дурдыг анх дуулж гисэн бэ гэвэл одоо бид нар яг сурагч байхдаа л яг дандаа тийм сурагчийн багшийн сургуулийн алдрыг магтан дуусан тийм одоо дуунууд заалгаж сурч дуулж өссөн тийм ээ. Одоо тэр одоо хизээч мартдагааргүй тийм зүйл одоо хүртэл миний сэтгэл зүрхэнд байдаг учраас энэ гайхамшигтай сургуулийн гоё дуунуудыг одоо бас гоё дээхний винтер дуунуудыг одоо бас сэргээж дуулах нь одоо энэ цагийн үеийн одоо бас нэг одоо орон зай бас өгүүлэгдэж байгаа юм болов уу гэж бодоод тэр гайхамшигтай одоо багш шавын барилгаар одоо тэр сурж байсан тэр дуунуудаа би бас албан ёсны эрхтэйгээр анх одоо дуулж анх цомгоо бас гаргаж ирсэн. Тэр дуунууд одоо жишээ нь та бүгдийн хамгийн сайн мэдих Монгол Улсын гавьяат багш Гал мандахын хөгжим бага насны он жилүүдийн дуу. За мэдээж сурагч насны дурсамж төгсөх сурагчийн уянга за сургуулийн баяртай гэх мэтлийн одоо гайхамшигтай одоо хүн бүгдийн одоо ч гэсэн одоо хамт аялагдаж дуулагдсараар ирсэн тэр дуунуудыг бас сэргээж дуулж одоо цомог гаргаж бас тоглолтоо хийжсэн. Одоо тэр их уран бүтээлийг манай бас үеийн төгсөгчд маань маш сайхан хүлээж авч тийм ээ. Одоо өөрснийхөө төгсдийнхөө ойн баяр дээр за тэгээ сургуулийнхаа өдөр одоо байнга одоо бас урьж оролцуулдаг тий. Үнэхээр сайхан. Тэгэхээр ерөнхийдөө манай хөрлөгийн хувьд бол бас мөнгөн хонх хүрлийн хоёрын завгүй болдог үйлрэл байгаа. Хавар зуны цагт тийм ээ. Түүнээс гадна сүүлийн үед сургуулийн төгсөгчд маань найз нөхдөөрөө нийлээд бүр одоо тухайн жилд төгссөн аймгаараа бүр Монгол даяараа нэгдээд сайхан урлаг спортын сурал арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг болсон байна. Энэ өөрөө төгсөгчдийн эв нэгтгэх сайхан нөхөрлийн түүхийг бүтээх хамтдаа бие биендээ зовлон жаргал донд түшиг болох ийм олон сайхан хүмүүлэг рүү чиглэсэн ч гэсэн үйл ажиллагаануудыг зохион байгуулад ирдэг болсон байна. Тэгээ энэ үйл ажиллагаанд бас их гол үүрэгтэй байгаа шүү. Нэлээ бас оролцож байгаа. Сүүлийн үед ялангуяа одоо Монгол 91, 92, 93 тийм Монгол одоо 95 гэх мэтлэн одоо яг тэгж одоо 21 аймгаараа одоо тийм ээ үеийн төгсөлтөөр маш гоё нэгдэж нийлж хүмүүлгийн сайн үсэн энд нэгдэж тийм ээ бие бинийгээ одоо дэмжиж спорт урлагийн наадмаараа сайхан гоё зохиож одоо илүү эрхэж хүүхд насаа сурагч насаа эргэн дурсдаг маш гоё одоо тийм нэгддэг болсон байна тийм ээ. Тэрэнд одоо сүүлийн үед бас нэлээ оролцож байгаа яг тий яг таны хэлснээр оролцож байгаа. Тэгээд сая өнгөрсөн хавар би хонхон дуутай хавар гэж одоо өөрийнхөө дандаа сурагчийн одоо дуунууд төгсөгчийн дуунуудаар одоо яг зорилтод тийм одоо багтсан хонхон дуутай хавар гэж одоо өөрийн сурагчийн хоёрт дууны цомог нийт өөрийн уран бүтээлийн одоо дөрөвт цомгоо бас өлгөөдөн авч тэрхүү цомгийн баяраа за мөн одоо өнгөрсөн одоо хавар бол мэдээж хавар мөнгөн онхны баяр бол мэдээж зайлшгүй холбоотой тийм ээ. Тийм ч учраас хонхон дуутай хавар гэж одоо өөрийн гэсэн одоо дөрөвдөх цомгоо тоглолтоо бас хийсэн. За энэхүү тоглолтын дээр манаас яг одоо тэр үеийн одоо үеийн төгсөгчд маань яг анги хамт олноороо ирж маш сайхан одоо тоглолтын дээр маань хүрэлцсэн гэж тийм ээ. Хүүхэд сурагч насаа дурсаж хамтдаа бас тэр одоо баярт мөчөө хамтдаа бас хуваалцсан тийм сайхан одоо тоглолт болж өнгөрсөн. Миний хувьд одоо манай үеийн төгсдийнх маань одоо Монгол одоо юугаараа 99-ээрээ одоо маш сайхан хамт олноороо ирж оролцсон байгаа тий. Баяртай сайхан байна. Мэдээж сурагч насны гэгээн онжлуудын дуу болгон зүрхэнд ойрхон сэтгэлд уянгахтай сайхан байдаг. Эдгээр уран бүтээлүүдээс ч юм өөрөө аль дунд нь бүр илүү одоо амд аялагдаж сэтгэлд ойрхон дуулагдаж зүрхэнд илүү хоногссон байдаг бай. Мэдээж түрүүээс би нэг зарим дуунаас нь цус танд бас сурагчийн уянгаж гэдэг юм уу бага насны он жилүүд бага насны он жилүүд тэгээд бага насны он жилүүдийг бол мэдэх хаа манайхан тий ургах нарны туянаар ухаан санаа гэрэлтэй яг одоо үеийн төгсөгчдийн одоо бүр анх бага насаа одоо тийм дурсахаар тийм сайхан дуу байдаг. Мэдээж анх одоо сургуулийн алтан мосгийн анхлан орохдоо
тэр дууг одоо сурч тийм ээ сургуулаасаа тараад гэрлөөгөө гүөхтэй одоо тэр одоо дууг бас аялж одоо гэрлөөгөө гүйдэг тийм аз жаргалтай мөчийг харуулсан тэр дууг бол үнэхээр сайхан дуу гэж боддог. Би энэ дууг бол анх Монгол Улсын гавьяат жүжигчин цэцэг хамтлагийн дуучин Батул Дахаасаа бас анх дуулсан баггүй. Анхаас бас анхны одоо зөвшөөрлөг авч одоо хүндэтгэл үзүүлж бас дуулсан. Тэгээ дээрэс нь Монгол Улсын гавьяат багш Галмандахын одоо Галмандах сантай бас би хамтарч Москваар дамжуулж одоо албан ёсны зөвшөөрлөлтөөр одоо эдгээр дуунуудыг бас дуулсандаа туйлын байртай байдаг. Дээрэс нь мөн одоо маш гоё дуунууд 100-100-ны өрөөл байна тийм ээ. Амгалан цэнхэр дэлхий гэх мэтлийн дандаа гоё одоо хүүхэд насны одоо хизээч мартахааргүй, давтагдахааргүй тийм сайхан дуунуудыг би бас дуулж дахин сэргээж дуулж цом гаргаснаа туйлын байртай байдаг да. Үнэхээр сайхан байна. Одоо хоёулаа арай жоохон дараагийн уран бүтээлүүдийнхаа сэдв одоо жишээлх юм бол миний дурласан бүсгүйн талаар ч юм уу ярилцгаая. Тэгэлгүй яг уу. За анх тэгээд би ч нөгөө Балхажийн дуу хэн сайн дуулах вэ тэмцээнд амжилттай орсон дараа за бас ингээ хэд хэдэн дуу бол coverлж дуулсан. Одоо жишээ нь алтан үеийн дуунууд гэж ярьдаг штэ. Инх бозрогоо хөгжим, инх өглөө, за жигч цэрунгаан бас хөгжим, нарны унаг кино дуу гэх мэтлийн дуунуудыг би бас одоо бас шинжилэн дуулсан байдаг. Яагаад гэвэл бас эхний тэр гайхамшигтай алтан үеийн дуунуудыг дуулж сурж ээж өөрийн гэсэн өнгө аястаа дуулж одоо уран бүтээл хийснийхаа дараа өөрийн гэсэн уран бүтээлтэй болох ёстой болов уу гэж одоо ийм зарчмаар ажиллаж тийм ээ. Тэгээд дараа нь яг анх би одоо Монгол Улсын соёлын гавьяат гэх чинь удахгүй болох юм шиг зохиолчдын үеийн албаны шагналт ган учрах байдаг шүү дээ. Олон дууны шилдэг яруу. Тий. Одоо дууны мастер гэх юм уу шүлгийн тий. Ган учрах дээр очиж би бас за дүүн өөрийн гэсэн одоо уран бүтээлтэй болмоор байна. Хүрлээ гэдэг үнийг одоо тодтогох тийм ээ. Намааг илэрхийлсэн тийм гоё уран бүтээл та надад дууны шүлэг зохиоч өгөөж гэж очиж хүсэл тавьсан дагуу ган учрах нь маш сайхан хүлээж авч надад анх миний дурласан бүсгүй гэж одоо маш гоё шүлэг дуу гэж бас уран бүтээлээ хийгээд одоо сэвлэг үргэх дуу маань бас олон сайхан одоо хүмүүст хүрж одоо сэвлэгээр үргэж байгаа маш урилгын гол дуу яг тэгсэн яг цахим урилгын гол дуу болсон хүмүүс тэгээл өрөөнд дээр дандаа чиний дуу гэж яхаа сэвлэг үргэх дуу гэдэг тэгээд одоо тэр дуу маань бас одоо сайхан хүрж байгаа тэр дууга багтсан за гэх мэтлэн одоо өөр одоо маш олон шинэ дуу уран бүтээл хийж 2026 онд бас өөрөнгө гэсэн одоо шин цомгоо гарах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Уран бүтээлч юм бол мэдээж ерөөсөө завгүй байх хэвээр дандаа шинийг эрэлхийлж дандаа бас уран бүтээлээ зай завсаргүй хийж явах хэвээр болов гэж
миний одоо баримтлагдаг зарчим тийм байдаг тийм ээ. Тийм ч учраас одоо дараагийн уран бүтээлээ бас одоо шамдан одоо хийж байгаа. Тийм. Үнэхээр сайхан байна. Бид хоёр шинэ жилийн босгон дээр ярилцаж суuna. Тэгэхээр шинэ жилийн тухай дурсамжууд үнэхээр сайхан байдаг шүү дээ. Таны хувьд шинэ жилийн сонин содон дуртгал бас хүүхэд насндаа өвлийн үгээ аваас хамгийн их авахыг хүсэж исэн бэлэгт нь юу вэ? За би одоо хүртэл яг өвгөн авыг одоо жинхэнэ гэдэгт итгэдэг штэ. Тэ? Одоо ингээл шинэ жил болохоор одоо би 10 жилээ жижигхэн дурсамжид дурсан. 10 жилдээ би ингээл хүүхэд байсан ингээл тэгэл сургуулийн одоо концертын танхимд ингээл соёлын төвд ингээл бүгдээр ингээд зогсцооцсон. Жоо хүүхдэд би чи дандаа урдууран зогсцсон те. Тэгэл за ингээл шинэ жил ингээл болоод ингээд багтнаадан болно. Дараа нь ингээл нөгөө алиалагч ингээл гарч ирээл ингээл дурангаар хардаг байсан шүү дээ тий. За онц сурж байгаа хүүхд байна уу, муу сурж байгаа хаана байна уу тэрнээс айгүй дурангаас нуугдж муугдаа. Үнэхээр одоо би орчих үү тэгэл. Тэгэл дараа нь за одоо алиалагч нар чи ингээл тойрол ингээл гүүж хараагаал энэ ч очиад хүүхдүүдийн дуранж мурандаал тэгэл алиалал элэглээл тийм ээ. Одоо өгжөн баясгаал хүүхдүүдийг тэнгуут чин за одоо үлээвгэн аамаа дээр чин ухтан авцгаая гээл тэнгуут гаднаасаа ингээл дуу яваал цайлан мөн гээл дуу яваал арж ирдэ ш тэнгуут л хаас ямар гоё юм бэ үлээвгэн аав жинхнээсээ яг ирж ийн гээл яг үнэхээр ингээл бүр ингээл хүүхд итгэцсэн тийм ээ. Тэгэл маш гоё ингээл үлээвгэн ороод ингээд хөөрөөл баярлал. Тэгэл үлээвгэн ааваас одоо ингээл бэлэг хүүхдүүдээ ингээл ах хүүхдүүдээ зарлаа гингүүт л яг ингээл одоо би авах болов яах вэ гэж тухайд боддог гэсэн. Тэгэхэд одоо бас дандаа нэг сурлагаараа тий урлагаараа одоо тий манлайлагч хүүхдүүдийг өвлийн өгөн бэлэг өгдөг байсан. Тэгээд Хүрлбаатар гээл Шари бүгэн Хүрлбаатар гээл зарлангууд үнэхээр одоо бараг үсрээд гүүгээл одоо очиж бэлэг авч хөөрөн баясч очдөг байсан. Тэр одоо гоё сайхан дурсчууд одоо хүртэл мартагддаггүй. Одоо хүртэл өвлийн өгөн аваасаа бас бэлэг авах дуртай авдаг штэ бас. Тэгэл бэлэгээ авчаал ингээл тухайд бор цаасанд ингэрдэг. Тэгэл альмаа ингээл үнэрлээл идээд ингээл бэлэгээ ингээ гэртээ аваачаал идэх. Ямар гоё. Хамгийн аз жаргалтай мөч бол тэр байдаг байсан. Үнэхээр гоё. Тэгээ дээрэс нь гэр бүл аав ээж манаас ингээл шинэ жил болгоноор бэлэг өгдөг байсан. Тэрийг бас бидгээ айгуу гоё хүлээж авдаг байсан. Дараа нь ингээл он гарах мөчд ингээл бууз гэртээ бууз салаатай юм тийм ээ. Он гарах мөчөд тэр нэг гайхамшигтай гоё ингээл одоо би ч нэг сум орнуудад байдаг байсан л да. Тухай чинь гоё цэгэрдлэгцээрээ маш гоё одоо телевизийн нэвтрүүлэг үздэг байсан тийм. Монгол Орос тийм энэ сугаар хүүхдийн гоё кинонууд гардаг байсан. Тэрийгээ маш гоё шимтэн одоо стан газар хөлөөж ийж байгаас сууж байгаа л өстэй үз альмаа идж байгаа л үздэг байсан да. Тэр одоо гоё мөчүүд бол гоё. Тэгээ одоо ч шинэ жилийн баяр туртай салют буудах мөч тийм ээ. Дон солигдох мөч. Тэгээд цэгэрлэгцээр маш гоё баярын нэвтрүүлэг гардаг. Тэрийгээ бас үзэх туртай. Дээрээс нь би чинь заримдаа өвлийн үгэн болж бас хамаатан саднуудаараа тий найз хүүхдүүдээ очиж бас хүүхдүүдийн баярлуулж бас очдөг. Хаяа тийм уламжлал маань одоо ганц нэг одоо жилд одоо мартагдчихад байна. Юу өнжтсөн. Энэ жил одоо бас очих санаатай байгаа. Тий. Уран бүтээлч хүний хувьд болон нөгөө гэрийн ноён нуруу төрийн түвшиг болсон эр хүний хувьд бас өөрийнхөө нөгөө юугаараа баян түүгээрэн далигдаг монгол хүнийхээ сайхан сэтгэлээр нэг ч гэсэн хүүхдийн нүдэнд очих эрэлтүүлэх юм бол уран бүтээлч байгаагийн тий монгол эр хүн байгаагийн монгол хүн болж төрсний бас сайхан бахархал гэж бодож оноос өмнө амжиж олон хүн баярлуулах бас юм сайхан үлсийг манай уран бүтээлчид олноор хийдэг дээ тийм ээ. Яг тэгэлгүй байхад тэдний нэгэн адилны одоо маш олон хүмүүсийг хүүхдүүдийг ялангуяа баярлуулах маш их дуртай. Үнэхээр гайхалтай сайхан байна. Таны энэ буянтай сайхан үйлс хийгээд хүмүүсийн хайрын зүгт, мөрөөдлийн зүгт, сурагч насны гэгэн онжилуудын зүгт хөтлж ирсэн таны уянгат уран бүтээлүүд цаг хугацааг дамнан нисч хүмүүсийн зүрх сэтгэлийг байлдан дагуулж Хүрлбаатар гэдэг нэр шиген те олон сайхан уран бүтээлийг бас тамгалж өгөхийн ерөөлийг өргөн дэвшүүлж байна. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Baby Dragon бяцхан лөө. Өнгө оруулагчгүй, нэмэлт сахаргүй, хугацаа уртцагчгүй. Baby Dragon сахаргүй wow popcorn энгийн халуун ногоотой 7 байцаатай 3 төрлийн амтаар. Амтд бяцлагтай зөөлөн жигнэг. Аман дуусан.
жинхэнэ төмсөөр хийсэн шарсан оригинал чипс. Самрын зөөлөн амттай шоколадын жигнэг. Манго, ус үзэм, тоор, шүүслэг амттай зөөлөн гами чигрүүд. Жимсний шүүслэг цэлцэгнүүр, лир, алим, сарна амттай. Пробиоткор баялаг, шинхэн жимсээр ирч хүчээнөх. Сардаг jelly, бицхан луу, иштэй чихэр. Амттай хар татам дүр. Baby Dragon, илүү амттай органик сонголт. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Yummy Juice 100% цэвэр жимсний жуус, NFC технологи, нэмэлт сахаргүй, хугацаа уртсагч бодисгүй, өнгө оруулагчгүй, эрүүл мэндийг эрхэмлэгч хүн бүрт зориулав. Зонхов байгалийн NFC Juice. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Monfresh. Залуучуудын шинэлэг сонголт, орчин үеийн савлгаа. эрүүл амттай авсаархан iCool брэнд. TV5 телевизээ үзэн суугаа одоо Монголынхон болон дэлхийн өнцөг бүлэн бүрт суугаа нийт монголчуудаа болон одоо хайртай дотны бүх хүмүүстээ шинэ жилийн баярын мэнд хүргэе. Тэгээд 2026 он шинэ он гарлаа. Одоо бүх юм одоо тийм сайхан одоо шинээр одоо мэндэлсэн, шинээр одоо учирсан, тийм гайхамшигтай олон одоо шинэ зүйлтэй учирсан, тийм сайхан одоо сюрпризээр дүүрэн тийм сайхан шинжил болох болтугай болно гэж бодож байна тийм ээ. Монголчууд ч амны бэлгэр гэдэг шиг тийм ээ. Янз бүрийн одоо муухай зүйл одоо энэ одоо хуучин онтойгоо одоо үлдээд хоцрох бах. Шинэ он дандаа гоё гайхамшигтай сайхан шинэ сайхан зүйлүүд учрах бахаа гэж бодож байна. Баярлалаа. Нэвтрүүлгийн хоёлаа таны түмэн олондоо хүргэсэн олон сайхан дуунуудаас таны хамгийн дуртай нэгэн дууны бадгаар мэнчилгээ дэвшүүлж жаргая гэж бодож байна. Ааха. За тэгвэл юу инх өглөө гэд гоё нөгөө би ч бас айгүй бэлгшээдэг нөгөө өглөө өдөр болгоны эхлэл өглөө ямар байна тэр өдөр тийм бас гоё байдаг гэж айгүй бас боддtiin. Тэгээд инх өглөө гэдэг дууны хасгас дуулах уу? Тэгээ. Тэнгэрт цэнхээр уняар суунагалаад Түмэн шууд нарыг дуудан жирэгнэ Мянцан цацраг хөгжмийн эгшэг шиг Мянган сайхан эг шиг аялгуудуулна Имярухан өнгөлөкхөн өглөө Эхийн сэтгэл ханийн хар шиг өглөө Имярухан уянгтайхан өглөө Эхийн бүвэ үрийн дууши өглөө. Маш их баярлалаа. Огтон залгаж байгаа шинэ өглөө болгон танд, таны хайртай хүмүүст, таны гэр бүлд, таны сайн сайхныг хүсэн өрөөсөн хүн болгонд дандаа аз жаргал, баяр хөөр, элэг бүтэн амьдрал, эрүүл энхийг дагуулсаар ирэх болтугай. Танд шинэ жилийн баярын мэндийг дахин хүргэе. Сайхан баярлаарай. Баярлалаа. Маш их баярлалаа. Эрхэм хүнд үзэгчдээ энэ удаагийн шинэ он руу хамтаа нэвтрүүлгийн хойморт олон сайхан уран бүтээлэрийн үзэгч түмнийхээ сэтгэлд гэрэл гэгээ засруулсаар ирсэн эрхэм хүндгэлт уран бүтээлч Монгол улсын соёлын тэргүүний ажилтан дуучин Хүрлбаатар оролцлоо. Баярлалаа та бүхэндээ. Baby Dragon сахаргүй wow popcorn энгийн халуун ногоотой 7 байцаатай 3 төрлийн амтаар
Амтд бяцлагтай зөөлөн жигнэг аман дуусна. Жинхэнэ төмсөр хийсэн шарсан оригинал чипс. Самрын зөөлөн амттай шоколадын жигнэг. Манго, ус үзэм, тоор, шүүслэг амттай зөөлөн гами чихрүүд. Жимсний шүүслэг цэлцэгнүр лир алим сардан амттай. Пробиотикор баялаг, шинхэн жимсээр ирч хүчээнөх. Сардаг jelly, бицгэллөө, иштэй чихэр. Амттай хар татам дүр, baby dragon, илүү амттай органик сонголт. Ами 100% байгалийн NFC juice. Чанартай юм уу та ирүүл мэндэ бот ирч хүчээр дүүрэг амтрах ёстой бид ирүүл бит саруулах ухаан гэдэг биз авч аргал алт мөнгө кино болж үз амин дэмэр баяа ай кул хот туршлаа хаяа ай кул зүү амтлах хий баяа ай кул тулахгүй би таяа ай кул Халуун бүлээрэн хамтдаа цуглаад синхэр дэлгэцэн үзэн сууга хамаг Монголын эзэн заяатай эрхэм та бүхнийхэн Үлчийн мэндийг хүргэе үзэгчдээ шинэ онлоо хамтдаа төлөв маань сошиал дугаар тав. Болоод байна. Нэвтрүүлэгтээ уран оролцоосон байгаа. Та бүхэнд орой минь хүргэе. За үзэгч та бүхэнд орой минь хүргье.